Таны хизээж тоглож болохгүй даалт ертөнцтэй холбогддог 8 тоглоом. Нэгдүгээрт чихэрчин буюу Candyman. Чихэрчин бол хүүхдүүдийн үйлчлэгдээр тоглодог аимшигтэй тоглоомуудын нэг юм. Тоглоом хэрхэн ажилтгийг ойлгохын тулд түүхийг нэглээд ойлгох хэрэгтэй. Чихэрчин нэгэн цагт тариалангийн талбайд ажилладаг Боол байсан гэх 100 яриа байдаг. Түүний жинхэнэ нэр нь Даниэл Робител. Тэрээр Нью Орлеанс дахь тариалангийн талбайд ажилладаг байжээ. Намайг төгснээр тэр үнэхээр сайн зураач байсан бөгөөд тариалангийн газрын эзэн охиныгоо хүргийг зурулах шаардлагатай болсон. Тэр Даниэлаас охиныгоо хүргийг зуруулахыг хүссэн. Гэвч тариалангийн талбай болон боолуудын тухай домогт гардаг шиг Даниэл тариалангийн газрын эзний охинд дурлсан. Даниэл охинд дурлсан. Охинч мөн адил Даниэл дурлсан. Гэх 100 яриа гарахад тариалангийн газрын эзэн маш их уурлаж Даниэлийг хотоос хөхөөр шийдсэн. Тариалангийн газрын эзэн бүлэг хүмүүстэй нийлж зэвсэглэн өнөрч нохоо дагуулan Даниэлийг оймоод талбай горих дундуурхөн түүнийг ядартлан хөөж эцэст нь хуучин амбарын ойролцоо олжээ. Ирчүүд Даниэлийг барьж аваад зэвэрсэн хөрөөгөөр гарыг нь дастаж авчээ. Хэрв бид яг та хэлж байгаа бол энэ нь түүний баруун гар байв. Даниэлийг гарыг дасгалын дараа тэд түүнийг зүгийн балаар бүрхэж зүгийн үүрэнд шидэжээ. Анхны томог төгөөснээр Даниэл тэр даруй өгөөгүй бөгөөд үхэхээс өмнө тариалангийн газрын эзэн түнд толинд ямар харагдаж байгааг нь харуулж охин нь түүнийг хизээч хайрлаж чадахгүй гэж хэлсэн. Даниэл дэсгийн аргагүй өвдөлтөөсөө болж нас баржээ. Тэрээр нас барахаас өмнө толинд Candyman гэж шивсэн түүний хүн бүрт өгсөн хараал байв. Тэрээр өөрийг нь алсан хүмүүсийг болон түүний нэрийг хэлсэн хүн бүрийг хараажээ. Тэрээр буцаж ирээд өөрийг нь алсан хүмүүсээс өшөө авахар тангаргалав. Түүнийг алсан эрчүүд бүгд нууцлаг байдлаар хүссэн. Одоо хүмүүс түүний хид их өсөө санснаас болж сүнс нь хизээж амралтгүй гэж ярьдаг. Түүний нэрийг хэн нэгэнд додвол тэр гарч ирээд алах болно. Аз залхуу та түүний нэрийг 4 удаа хүснээрээ хэлж болно. Харин 5 дахь удаага хэлэх үед тэр гарч ирээд суйрал учруулна. Энэхүү дамаг яриагаар 1992 онд кино бүтээсэн. Чихэрчин хүний тухай хинж хизээж ярьдаггүй зүйл бол түүний жинхэнэ нэр юм. Түүнийг нас барахад чихрээр биш харин зүгийн баланд дүрсэн байв. Энэхүү тоглоомыг хэрхэн тоглох вэ гэвэл шүн дуунд толны өмнө зогсоод чихэрчин гэж 5 удаа, зарим хөлбөрт 3 удаа гэж бичсэн байдаг. Уншаад түүнийг гарч ирэхийг хүлээв. Хэрв та түүнийг дуудаж чадвал чихэрчин гарч ирээд таныг тол руу татах эсвэл дэгээгээрээ дайрах болно. Бодит түүхүүд. Толон дээр гарсан дүрс. 3 охин нэгнийдээ хоноод байх үедээ шөнийн 2 цагт угаалгын өрөөндөө Candyman тогсон байна. Тэд гэрлээ унтрааж хасаагаад Candyman гэж 5 удаа хэлв. Эхэндээ юу ч болсонгүй. Тол руу удаан ширтэх үед нэгнийх нь ард сүүтрэмэг дүрс байгааг олж харсан байна. Тэд айсандаа гэрлээ хасаахад юу ч байсангүй. Гэхдээ тэдний хамгийн их айлгсан зүйл нь толон дээр дотроос нь маацсан юм шиг урт зураас гарсан байжээ. Дараагийн түүх. Шинээр сонссон хүү. Нэгэн хүү гэртээ ганцаараа байх үедээ Candyman тоглож үзэхээр шидэж нэрийг нь 5 удаа хэлсний дараа яг ард нь маш ойрхон эргээд хар гих шивнийг сонссон байна. Хүү эргэж харалгүй шууд гэрлээ хасаагаад өрөөнөөс гүйж гарчээ. Тэрээр хэдэн хоногийн турш толинд харагдах түүний царай эвгүй санагдаж угаалгын өрөөндөө ганцаараа орч чадахгүй болжээ. Дараагийн түүх. Хэсэг залуус Candyman тоглож байх үедээ бичлэг хийн YouTube-д оруулжээ. Тухайн бичлэг маш их хандлт авсан ба шалтгаан нь бичлэгийн үеэр 5 залуу байсан боловч толны тусгалд 6 хүн байгаа юм шиг харагджээ. 2 дахь тоглоом хаалга бүүнэ. Энэхүү тоглоом нь тодорхой гарал үүсэл байхгүй. Ихэнх судлаачид энэ тоглоомыг хүүхдүүдийн аимшигын сорил гэж үздэг. Зүүн Азид алдартай бөгөөд ихэвчлэн онлайн аимшигын түүхүүдэд гардаг. Энэ тоглоомын үндэс нь мухар сүсгтэй холбоотой. Шүн хаалга тогшвол онгойлгож болохгүй. Сүнс нэрээ чинь дуудаж магадгүй. Хариу өгвөл араас чинь дагна.
Хаалга бол хоёр ертөнцийн заг. Гэх мэтчлэн ойлголтуудаас үүссэн. Шүн дунд хэн нэгэн таны хаалгыг тогшиж байгааг сонсож магадгүй. Та хизээч хаалгыг онгойлгож болохгүй. Эс тэгвээс үл үзэгдэх хүч таныг барьж авч магадгүй. Бодит түүх. Энэхүү тоглоомын хамгийн алдартай түүх нь нэгэн стримерийн түүх юм. Энэ түүх нь бүрэн батлагдаагүй ч бодит явдал гэж үздэг. Тэр залуу ганцаараа хуучин байрны 5 давхарт амьдардаг байв. Тоглоомын дүрм маш энгийн. Хаалга тогших чимээ сонсогдно. Хинж байсан хаалга онгойлгож болохгүй. Хэрэв онгойлгвол тоглоом дуусна. Тэр стримерээ эхлээд эхний 20 минут инээгээл сууж байсан гэдэг. Тоглоом дотор хүүхэд уйлах чимээ, эмэгтэй хүний намуухан хоолой, дараа нь хүчтэй тогших чимээ сонсогдож эхэлсэн. Үзэгчд нь айж эхэлжээ. Гэтэл тоглоомын дуунаас гадна яг адилхан бодит тогших чимээ түүний байрны хаалганаас гарсан байв. Эхэндээ тэр тоглоомын чимээ гэж бодсон ч чатан дээр нь хүмүүс чиний ард байгаа жинхэнэ хаалганаас сонсогдлоо гэж бичиж эхэлжээ. Тэр залуу энийгээд босож очсон ч хаалганыхаа дурангаар хараад гинэт царай цонхижээ. Хинж байсангүй. Буцаад суудал тоглоом доторх дүр яг ингэж хэлжээ. Чи харсан уу? Тэр дотор чин байгаа. Тэгээд стрим хэдэн секунд гацаж камер нөөрэ хөдөлсөн мэт чичирч эхэлсэн байна. Чат дээр хүмүүс түүний унтлагын өрөөний харанхуй болон хүн шиг дүрс харсан гэж бичсэн байжээ. Тэр оройноос хойш стример дахиж лайв хийгээгүй гэсэн яриа байдаг. Сувг нь хэд хоногийн дараа устсан бөгөөд сүүлийн бичлэгийн ааудан дээр хаалга зөөлөн онгох чимээ үлдсэн байдаг. 3 дахь тоглоом хаалганы чөтгөр. Хаалганы чөтгөр гэдэг ойлголт нь ямар нэгэн домог шашинд гардаг амьтаа адгас биш юм. Харин олон орны домог аимшигын түүхэнд гардаг хаалга сахидаг сүнс, босгоны чөтгөр, хаалга тогших сүнс гэх ойлголтууд нийлж интернет дээр ийм нэртэй болсон. Эртний домгуудад Японы аимшигын домогт икай буюу сүнсэн биетүүдийн тухай түүх их байдаг. Жишээ нь Кутисаки оно шиг домгийн дөрүүд хаалга гудамж харанхуй булангаас хүмүүсийг айлгадаг. Европ босох сахих сүнсийн тухай яриа байдаг. Босгон дээрээ давс цацах, төмөр зүйл өлгөх гэх мэт заншлууд байдаг. Хаалга нь бэлэгдлийн хил хязгаар бөгөөд энэ тоглоомд хаалга нь бодит байдал ба ер бусын ертөнцийн хоорондох босох болж үйлчилдэг. Нөгөө талд байгаа зүйлээс айхайдас, байгалийн бос зүйлийг харгаас айхайдсан сэтгэл зүйн хурцдмал байдлыг нэмэгдүүлдэг. Энэхүү тоглоомыг тоглох заавар 6-аас 10 тоглогчид дугаар оноож хаалгаар ээлжлэн орж гарч тогшдог. Хэрэв хаалга онгооход гадаа хачин зүйл харагдвал хүн бүр түүнийг алга болохын тулд хүчтэй үлээх ёстой. За бодит түүх. Нэгэн охин 3 найзтайгаа хөдөө амарч байхдаа шөнө нь хаалганы чөтгөр тоглоомыг тогложээ. Тэд бүх гэрлийг унтрааж хаалганы өмнө лаа асаагаад нэрийг нь дуудаж тоглосон байна. Эхэндээ юу ч болоогүй ч нэг найз нь хаалганы цаанаас тогших чимээ сонссон гэж хэлжээ. Бүгд айж тоглоомоо зогсоох гэсэн ч хаалга өөрөө баг зэрэг онгоосон байна. Тэр шөнөөс хойш нэг охин нь байнга шөнө 3 цаг сэрдэг болж коридорт хин нэгэн зогсоод түүнийг шүтэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг болсон гэж ярьжээ. Хэд хоногийн дараа тэд буцаж очиод үзэхэд тогсон өрөөний хаалган дотроос зурсан мэт маацсан мөрнүүд байжээ. Монголд болсон явдал. Дархны ойролцоо амьдардаг 4 сурагч өвлийн амралтаараа найзынхаа эзгүй гэрт цуглжээ. Шүндүүд болох үед нэг нь TikTok-оос хаалганы чөтгөр гэх тоглоомыг үзүүлж туршиж үзэх санал гаргасан байна. Тэд бүх гэрлээ унтрааж хаалганы өмнө лаа асааж 13 удаа хаалга тогших ба дараа нь чи энд байна уу гэж хэлээд тоглоомоо эхэлжээ. Тэд бүгд инээлдээ тоглож байсан ч 13 дахь тогшилтын дараа галт тогооны өрөө талаас түг гэх чимээр гарчээ. Нэг нь муур байх гэж бодсон ч найзынх нь амтан тэжээдгүй байсан гэв. Тэгээд удалгүй коридорын хаалга өөрөө аажмаар тас нас хийн онгойсон байна.
Тэр мөчөд нэг охин нь уйлаад одоо болиё гэж ойрлсон байна. Гэтэл хаалганы ойролцоо зогсож байсан хүү гинэт хин нэг миний ард амьсгалаад байна гэж хэлэхдээ царай нь цогжчихсан байжээ. Тэр оройноос хойш нөгөө хүү 7 хоног шахам хар дарж халуурч бараг л галзуу хүн шиг болж байнга л хаалганы ард хүн байна гэж гэрэг нэгээ ихэд айлгажээ. Ээж нь эмнэлэгт хэд хэдэн удаа үзүүлсэн боловч ямар нэгэн онш олдохгүй. Эмч нар нь ирүүл гэсэн байна. Аргаа барсан ээж нь лам дээр очиж үзүүлтэл муус үсний хорлол болж биед нь алдсан байна гэжээ. 4 дахь тоглоом сүнс дуудах зан үйл. Сүнс дуудах зан үйл гэдэг нь нарс барсан хүний сүнс үл үзэгдэх ертөнцтэй холбоо тогтоох гэж оролцдог уламжлалт ёслолуудыг хэлдэг. Анхны сүнстэй холбоо барих зан үйлүүд Египт болон Месопотамийн үед байсан гэж үздэг. Тэр үед хүмүүс нас барсан хүний сүнс амьд хүмүүсийн дэргэд байдаг. Зөв зан үйл хийвэл зөвлөгөө авч чадна. Хэрэг уурлвал гай авчирна гэж итгэдэг байжээ. Эртний Грекийн домогт некроманси буюу үхсдийн сүнстэй ярилцах зан үйл гэж байсан. Некро буюу үхэл, манси буюу мэрэглэг гэсэн утгатай. Зарим тахилч нар харанхуй агааг сүнс дууддаг. Утаа ургамал ашигладаг. Транс байдалд орж сүнсийн дуу сонсдог гэж тэмдэглэсэн байдаг. Хятадд өвөг дээдсийн сүнсийг хүндэтгэх зан үйл маш хүчтэй байсан. Тэд хүч асаах, цаасан мөнгө шатаах, шүн дунд ёслол хийх замаар сүнстэй харилцдаг гэж үздэг байв. Европ дундад зуунаас эхлэн сүм хийдүүдэд сүнс дуудахыг аюултай, чөтгөртэй холбоотой гэж үзэж эхэлсэн. Тиймээс нууцаар зан үйл хийх, харж идтэй холбогдох, шүн сүнс дуудах явдал ихэлсэн. Эндээс л сүнс дуудал буцааж явж чадахгүй гэх аимшигын ойлголт ихэлсэн. Хэрв та муу ёрын сүнс дуудвал бие хинэх чадвараа алдах, эсвэл ноцтой аюулт өртөж болзошгүй юм. Бодит тохиолдсон түүх. Би 2 эгч гих сүнс дуудах зан үйл үлдсэн бөгөөд ямар нэгэн зүйл буруу болсон. Миний гэрийн ойбс ямар нэгэн харанхуй зүйлээр цэцэглэж байна. Би үүр цайхыг хүлээж байхдаа энэ туршлагыг бичиж тэмдэглэе гэж бодлоо. Би унтаж чадахгүй. Мөн зөрөхлөхгүй. Одоо надад үнэхээр сатаарл хэрэгтэй байна. Өрөөнд юмс маажиж байгааг нам дугаар шимнэх дуу хоолойг сонсож байна. Энэ бол төлөвлөгөө биш байсан ч би зааврыг дагаж үүр цайхыг хүлээн. Тийм ээ, эхнээс нь хэлье. Энэ ном бол эмээгийн маань хуучин ном байсан. Тэр намайг 11 эсвэл 12 настай байхад нас барсан тул би түүнийг сайн мэдэхгүй. Тэр хэдэн зуун номтой байсан бөгөөд би тэднээс үүнийг авч болох эсхийг асуухад эцэг их маань зүгээр л толгой тогсон. Би номыг аваад сандал дээр суулаа. Гримуар буюу хар шидийн ном нь хуудсандаа олон зааварчилгаа хадгалсан байсан. Нойр гүйдлийг эмчлэх ургамлын гаралтай жор, тодорхой орцыг найрлахыг хэрхэн зөв бэлтгэх, ирээдүг харахын тулд чулууг хэрхэн унших, эцэст нь аз хөгжил цэцэглэлт зэрэг бусад бүдэг бадаг сайн зүйлсийн төлөөх зан үйлүүд. Эдгээр зан үйлийн дотор миний анхаарлыг татсан нэг зан үйл байсан. 2 эгч. 2 эгч зан үйлийн тухай хэсэгт хэд хэдэн хуудас оршил байсан бөгөөд би гол санаануудыг нь товчлон хүрхийг хичээх болно. Үндсэндээ эмээгийн маань удам угсааны туршид гэр бүлийн 2 гишүүний доторх зөрчлийг шийдвэрлэхэд туслах зорилгоор 2 эгчийг дууддаг байжээ. Үндсэндээ та 2 муу харилцаатай байх үед тэд нөгөө хүндээ таны жинхэнэ мэдрэмжийг хэлдэг. Номонд үнийг хайртай хүнийхээ зүрх сэтгэлд ойлгоцсон хэлээр дамжуулсан жинхэнэ хайрыг дуудах гэж тодорхойлсон байдаг. Энэ зан үйл нь зайлшгүй шаардлагатай байдлаас үүдэлтэй бөгөөд зөвхөн ийм байдлаар ашиглагдах ёстой. Эгч нар өөрсдөө залуу бөгөөд цайвар зинхэр хувц өмсдөг. Тэдний нэгийг дуу хоолой, нөгөөг нь царай гэдэг. Дуу хоолой нь царайгүй боловч ярьж чаддаг бололтой. Царай дуу хоолойгүй, харин царайны оронд урт гажуудсан ярваалттай. Хэрв зан үйлийг цохих ёсоор нь бүрэн гүйцэд хийвэл эгч нар зан үйлийн цохиогчийн мэдрэмжийг
тухайн хүнд дамжуулах бөгөөд дараа нь хоёр хүн асуудлаа шийдэж чадна гэж найдаж байна. Эхнэр Жозеф бид хоёр салах хэрэгтэй гэж шийдсэн. Бид 15 жил хамт амьдарсан. Хэдийгээр тэр ганцаараа шийдэж салах тухай мэдээг дуулгасан ч бид асуудалтай тулгарсан. Би нүүн тэр орон сууцнд үлдэнэ. Та намайг ингэж байгаад маш их тэнэг гэж бодож магадгүй. Мөн би үүнийг бичиж байхдаа өөр цайхыг хүлээж байхдаа тантай санал нийлэх болно. Гэхдээ 8 цагийн өмнө би өөрийгөө боломжийн төлөө тэмцэгч гэж боддог байсан. Одоо бичих нь надад хийж байгаа зүйлтэй адил энэ зам үйл нь надад хийх зүйл өөх зорилготой байсан. Бүх анхаарлаа төлөвлүүлж оюун ухаанаа энэ хар бодит байдлаас нэг эсвэл хоёр хорон зогтох боломжийг олгодог зүйл. Тиймээс намайг тэнэг гэж буудуудаарай. Гэхдээ би гонигтай тэнэг байсныг санаарай. Би намаа аваад хэрэгслээ цуглуулж эхлэв. Эхлээд би галт тоогоороо ороод өөртөө том төмөр аяг авав. Модон салаатны аяг шиг. Гэхдээ ядчил миний нүүрэнд багтахаар байсан тул би аягаа нүүрэндээ барьж ухаалгаар туршиж үзэв. Дараа нь би шургуулга шүүгээг нэгжиж үзтэл хоёр урт цагаан лаа оллоо. Энэ нь тухайн үед хамгийн тохиромжтой санагдсан. Өөрөө сонхон амархан байсан. Манай орон сууц тэмж том биш бөгөөд хаалгатай өрөөнүүд нь зөвхөн шүршүүр, угаалгын өрөө, унтлагын өрөө, гэрийн офс болон ашигладаг жижиг өрөө юм. Би жорлон дээр суухгүй нь ойлгомжтой. Харин хааны хэмжээтэй ормаад уртлагын өрөөний ихэнх цайг эзэлдэг байв. Ингэснээр би офсаа баг зэрэг цэвэрлэж, сууж, шаардлагатай зүйлсийг шалан дээр байрлуулж хангалттай зай гаргаж өглөө. Би цонхныг хөшгийг хааж цахилгаан залгуурыг салгасан тул цэнэглэгч эсвэл зөвөрийн компьютерийн лед гэрэл асахгүй байв. Би бэлэн болсон. Эхлээд би тухтай хувц өмсгөд уцаа унтраагаад өрөөний гадаа үлдээв. Харахгүй өрөө, орон сууц чимээгүй нам гүн байхад би баг зэрэг айсан гэдгээ хөлөөн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ бүх хүчин чармайлтыг хийсний дараа үүнийг хийхгүй байх нь харамсалтай байх болно. Тиймээс би харанхуй уйдахтай гэрийн авсаа зан үйлийн ариун газар болгосон. Би 2 удаалаа асаагаад хаалга хаагаад өөрийн хуваарсан суудалд сув. Эхний 5 минутанд юу ч болсонгүй. Бүрэн нам гүн байдал намайг бүрхэж зүгээр л суугаад бяцалгал хийхэд тайвширсан мэт санагдав. Энэ тийм ч муу биш гэж би бодов. Лааны дүл хөдөлгөд баг зэрэг чимээ сонсов. Хагаарчлуудаас болсон байх. Эсвэл би хэтэрхий хүчтэй амьсгал авсан байх гэж бодсон. Тэгээд дахин дугарлаа. Энэ удаад би арьсан дээрээ хин нэгэн гарн дээрмэнд мөстэй хүйтэн алчураар хөрөх мэдрв. Яснууд минь арьсан дээгүүр үсрэхийг оролдож бараг л нуруунд дээрээ унах шахав. Би зааврыг өөртөө сануулж өөрийгөө тайвшруулахын тулд хид хідэн гүнзгий амьсгаа авахдаа нүдэ анахаар шийдэв. Энэ нь хэцүү байсан. Учир нь надад юу хүрснийг шалгах хүсэл төрж байв. Тэгтэл би нэг дуу хоолой сонссон. Өрөөний баруун өмнөд буланд ардаа жижигхэн шимээ гарав. Энэ нь асаж сонсогдож өөрөө байх ёстой хэмжээнээс хамаагүй том юм шиг санагдав. Би өнийг цууратаж байгааг нь сонссон гэдэгтээ итгэлтэй байна. Би тэр дуу хоолой юу хэлж байгааг ялгаж чадсангүй. 1 эсвэл 2 минутын дараа энэ нь зогсож өөрөө анхны хэмжээс рүү буцаж орсон мэт. Ханан анхны байралтаа чимээгүйхэн буцаж ирэв. Цаг хугацаа орон зайг ялахад улам бүр хэцүү болж байв. Хэсэг хугацааны дараа хин нэгэн өрөөнд 100 оруулж ирээд 200 градус хүртэл халаачсан юм шиг. Би өмнө дулаан мэдрэв. Тэгээд яг л тэр үед дулаан алга болж өөрөө өхлийн мэд хүйтэн болов. Чичирхийлэл намайг бүрхөв. Үүний дараа бараг тэр даруй 2 гар минь түлэгдэж хин нэгэн алганы минь голд халуун тос унгаасан мэт болов. Өвдөлт маш хүчтэй байсан тул хариу үйлдэл намайг нүдэ нэхэд хүргэв. Заслын туршид толгой минь урагшаа харсан тул нүдэ нэхэд би хаалга руу шууд гарсан. Зааварт устаа аяг руу харах хэрэгтэй гэж бичсэн байсан. Би үүнийг ойлгож сандран харцаа шууд ус руу шилжүүлэв. Хэтэрхий оройтсон байх. Учир нь би үүнийг хийж байхдаа
Ла нэгэн зэрэг унтарч байгааг харсан. Өрөө тас харахгүй болж толгоон дээрээс чанга хашгирах чимээ сонсогдов. Би удаан сууснаас болж хөлмөн мэдээгүй болсон тул өсрөн босоод бараг л унах шахсан тул хаалга руу дайрав. Хашгираан үргэлжилсээр байсан ч ямар ч өнгө аяс өөрчлөгдөөгүй. Удаашраагүй, дүүн буураагүй. Хаалга руу бүтчин явхад ард минь ямар нэгэн зүйл ханны завсраар урагш шуран орж байгаа мэт чимээ. Цохилт маажих чимээ сонсогдов. Би хаалгыг онгойлгож өрөөнөөс өсрөн гарч хаав. Хаалгыг хаахад хашгирах чимээс зогсож шурган орж ирсэн зүйл энэ хүчээс хойш намайг даахгүй гэж шийдсэн мэт чимээ гарахаа болсон. Би шалан дээр суугаад хаалга руу ширтэг бодлоо зэксэрхийг хичээв. Өрөөнөөс маажих чимээ сонсогдож эхлэхэд миний бодол зогсон байдалд орлоо. Би нүдээ ханаад өрөөнөөс мөлхөж холдож эхлэв. Тэгээд өмнө сонссон хоолой өрөөнд шимж эхлэв. Түүний өнгөнд давлгаа шиг дээш, доош, зарим үеийн гүн архирч, зарим нь гүйвэлэгчин зүг хатах мэт байв. Хоолой зүүн, баруун, урагш, хойш, дээш, доош хөдөлж байв. Удалгүй би хий нэгэн өрөөг тойрон алхаж байгаа мэт гიშгэх чимээг сонсов. Үхлийн харанхуйг тасалдуулж хаалганы доор жижиг гэрэл анавчиж гэрэлтэв. Би зааврыг эргэж хараад дахин уншив. Хоёр зүйл тодорхой байв. Би ус руу биш дээшээ харсан буруу байв. Үүр цайтал хаалгыг онгойлгох ёсгүй байсан. Би галтаагаараа явж кофе уухаар болов. Би зочны өрөөнд зөөврийн компьютер дээрээ үүнийг бишиж суухдаа өрөөрөө хурдан харлаа. Зааварт ийм зүйл тохиолдохыг анхааралгүй байсан ч ямар нэгэн шалтгаанаар хаалга өөрөө нэгдэхгүй гэж айж байгаа тул би үүнийг нүднээсээ салгаж чадахгүй байна. Хаалганы цаана маажих, гიშгэх, дуу хоолойнууд хөдөлж муширх чимээ хിവэр байна. Нар хизээ мандах цагийг яг таг шалгасан бөгөөд үүр цайхад 3 цаг 37 минут үлджээ. Энэ бол миний энд суугаад энэ аимшигтай өрөөг харж өнгөрүүлсэн 3 цаг хагас хугацаа юм. Бичих зүйл дуусч байгаа тул өрөөнөөс сатаарахын тулд ямар нэгэн утгагүй чимээ гаргахын тулд зурагтаар ямар нэгэн зүйл үзхийг хичээх болно. 5 дахь тоглоом Овжа самбар. Орчин үеийн сүнс дуудах ёслолын хамгийн том дэлгэрэлт нь 19-р зуунаас эхэлсэн бөгөөд спиритуализм гэх хөдөлгөөн эрчмээ авч эхэлсэн. Энэхүү хөдөлгөөн нь нас барсан хүмүүстэй ярилцах, ширээ хөдөлгөөх, тогших чимээгээр сүнс хариулдаг гэх мэтчлэн сурталж эхэлсэн. Энэ үеэс Овжа тоглоом худалдаанд гарсан. Кинард Новелти компанийн үүсгэн байгуулагч Чарльз Кинард уг самбарыг бизнесийн хамтрагч Элишта Бондтай хамтран зохион бүтээсэн гэж мэдэгджээ. Элишта Бондын бэр ихч сүнслэг үзэлтэн, зуучлагч Хелен Петерсийн тусламжтайгаар патентжуулсан байна. Орон нутгийн патентын алба эхэндээ патентаас татгалцсан байна. Дараа нь Бонд Норвестинаар Вашингтон хот руу аялж патентын ерөнхий зөвлөлөөс өөрийн нэрээр нэрлэхийг хүссэн ч патентаас татгалзжээ. Бондын ажилтан Уильям Пулд Овжа нэрээр ярианы самрын үйлдвэрлэлийг хариуцаж авчээ. Бондын бэрэгч Хелен Петерс холбооны засгийн газраас үйл ёсны гэсэн тамга бичиг авч мөн үг хачин үг нь амжилт хүсье гэсэн утгатай болохыг тайлбарласан. Яагаад Овжа самбар алдартай болсон бэ? Нью-Йоркийн хойд хэсэгт амьдардаг Фокс эгч дүүс нууцлаг сүнсний яриаг тайлбарлах чадвартай зөв бэлэгч нар гэж мэдэгдэж улс орон даяар алдаршиж байсан сүнсний хөдөлгөөнийг эхлүүлжээ. Үнэн дээр иргэний дайны дараа цус тулдаанд маш олон нөхөр, аав, хөвгүүдээ алсны дараа нас барагсад амьд хүмүүстэй ярьж чадна гэсэн итгэл үнэмшил нь нас барсан хайртай хүмүүстэйгээ холбогдох, өөрсдийн амьдралын илүү агуу утга учирыг илэрхийлж буй хүмүүсийн дунд улам бүр эрчимжиж байв. Энэхүү нөхцөл байдалд 1886 онд Кинард Ричинаар хамтдаа амьдарч байх үед Ohio мужийг хамарсан ярианы самбарын үзэгдлийн талаар сонинодод гарч эхэлсэн бөгөөд үүнд орон нутгийн Кент Квантинус сонинд гарсан мэдээ багтжээ.
Бодолгүй 125 жилийн өмнө хайлын ууны өмнөх өдөр байгуулагдсан Кинард Новелти компани өнөөдрийг шигээ ОВЖ самбар үйлдвэрлэж эхэлсэн. Хэрхэн тоглох вэ? Сүнсний самбар, ярианы самбар, эсвэл шулмын самбар гэгддэг. Энэ нь латин цагаан толгойн үсэг 0-9 тоо, тийм үгүй. Заримдаа сайн уу, баяртай гэсэн үгс. Мөн янз бүрийн тэмдэг графикаар тэмдэглэгдсэн хартгай самбар юм. Энэ нь зан үйлийн үеэр мессежийг бичихтэй хөдлөх индикатор болгон жижиг зүрх хэлбэртэй мод эсвэл хуванцар хэсэг ашигладаг. Оролцогчид хурууга планшет дээр байрлуулж үгсийг бичихтэй самбарын эргэн тойронд хөдлөгдөг. Анхааруулга. Сүнснээс бодит байдлын ямар ч нотлохоо хизээч бүх үс. Ингэхдээ та шууд бусаар өөрийн ертөнцид нэвтрэх зөвшөөрөл өгч байна гэж хэлдэг. Залбирлын үеэр лаа үлээж болохгүй. Эсвэл самбарыг дундаас нь орхиж болохгүй. Бодит тохиолдсон түүх. Би анх удаа арын давжаан дээрээ найзтайгаа тоглож байхдаа ОВЖ самбарыг ашиглаж байсан. Би үнэндээ нас барсан хүнийг мэдэхгүй байсан ч ханан дээрх хуучин зургаас Нийл гэдэг авгагчийг санаж байлаа. Нийл гэдэг нэр надад их тод үлдсэн. Учир нь энэ нь хөвгүүдийн нэр байсан. Би авгагч Нийлтэй ярихыг хичээсэн ч самбар надад Кони авгагч гэж хэлээд байв. Энэ нь надад их хачин санагдсан. Надад Кони гэх авгагч байхгүй. Би дахин оролдоод надад Кони гэх авгагч байхгүй. Харин Нийл гэдэг авгагчтэй түүнтэй ярихыг хичээж байна гэж хэлсэн. Маш хачинч бид цааш тоглосоор байсан. Ээж маань ажилласаа гэртээ ирэхэд бидний тоглоом хэр байгааг асуусан. Би зүгээр дээ. Гэхдээ би авгагч Нийлтэй ярихыг хичээсээр байсан ч Кони гэж хэлсээр байна. Энэ нь надад Кони гэх авгагч байхгүй болохоор маш хачин юм гэж хариулсан. Тэр мөчид ээжийнхээ гаргасан царайг би одоо хүртэл санаж байна. Надад Кони гэж авгагч байсан бололтой. Тэр намайг төрхөөс хэдэн 10 жилийн өмнө нас барсан ба нэрээ хөгт байсан. Ээж маань бараг л намайг түүний нэрээр нэрлэх шахажээ. Тийм ээ, надад Кони гэх нэртэй авгагч байсан. Энэ нь намайг маш их айлгсан. Бодит тохиолдсон түүх 2. Би өмнөд Австралийн хөдөө нутагт амьдардаг өсвөр насны хүүхэд байлаа. Би ээжтэйгээ мөн түүний найзтай 2 удаа ОВЖ самбарыг тоглосон. Анх удаа тоглохдоо өвөөтэйгөө ярихаар шийдэв. Тэр ойролцоогоор 6 жилийн өмнө өөд болсон. Жолоо барьж байхдаа, машин сууж байхдаа уурладаг байсандаа ууршилж гуйж байна гэсэн үгийг хэлсэн. 2 дахь удаага тоглохдоо хин нэг нэрээд бидний урд хашаанд ээжийн сарнаа ургалж байсан газарт нэл хөөгтөд оршуулсан гэж бидэнд хэлсэн. Санамсаргүй бөгөөд аимшигтай. Нэл хөөгтүүдийн хэсгийг бид олж чадаагүй. Гэхдээ ээж маань зөвлөлд очиж бидний амьдарч байсан хуучин байшин нь 20 дугаар зууны ихэнх үед дэлхийн 1-р тайны төгсгөл хүртэл дүүргийн эмнэлэг байсныг олж мэдсэн. Тэнд бүртгэгдсэн төрөлтүүд ч бас багтсан. Тиймээс энэ нь амьгүй төрсөн нэрээ хөөгтүүдийг гадаа оршуулах боломжийг олгосон. Бодит тохиолдсон түүх 3. Миний аав ах дунд сургуульд байхдаа найзтайгаа хамт ОВЖ самбар тоглож асуулт асуудаг байсан гэж ярьдаг. Энэ бол 70-аад оны сүүл үе байсан. Найз нь хин төрүүлж яаж өгөх вэ гэж асуухад чи гэж хэлээд ачааны машин, гүүр, мөс, живх гэж бичсэн байсан. Найз нь инээгээд тэгвэл хизээ гэж асуухад 87 гэж бичсэн байсан. Миний аав ах 1987 онд ахлах сургуулийн ахлах ангийн сурагч байсан бөгөөд найзтайгаа хамт сургуулиас чөлөөлж ажиллах хөтөлбөрт хамрагдсан гэж хэлсэн. Тэд 7 хоногт 3 өдөр ажиллаж өөрийнхөө төлөө сургуулиас зээл авч болно гэж хэлсэн. Найз нь өдөржингөө унтаж чадахын тулд 3 дугаар ээжийн ажилд орсон. Тэр 1-р сард өглөөний 7 цагт ажлаасаа тарж гэрлүүгээ машинаар явсан. Бид хурц зэрэгэлтэй хоттой нийт 5 гүрээр холбогддог хөдөөгийн хороолт амьдардаг.
Шөндөө цаас орж баг зэрэг тоос шороо үлдээсэн. Түүний найз ааваасаа авсан 70 онд үйлдвэрлэсэн зэвэрсэн улаан пикап машин жолооддаг байжээ. Тэр мөсөн талбайг мөргөж ачааны машинтайгаа гүүрэн дээгүүр даваад усанд унсан байв. Түүнийг живсэн гэж хэлсэн ч усанд орохдоо ухаангүй байсан. Аав ах маань аавч самбарыг шатаасан гэж хэлсэн. Би юр бүсийн зүйлд итгэдэггүйч аав ах маань найзынхаа түүхийг үнэхээр сонирхолтой гэж үздэг. Аав ах маань тухайн хэргийн сомны мэдээллийг хайчилж хуучин ахлах сургуулийнхаа найзд нь гүн эмгэнэл илэрхийлсэн картыг нь хадгалсан байсан. Тэр одоо ч гэсэн тангаралдаг. Тэр түүхийг миний хүүд ч бас ярьсан. Учир нь миний хүү оогч самбар гуйж байсан юм. Аав ах маань одоо 50 гарсан бөгөөд энэ түүхийг надад болон хүүд маань ярьж өгсөн. 6 дахь тоглоом. Байнтай тоглоом. Энэ аимшигтэй домог бол сүнс дуудахын тулд хийж болох зан үйл юм. Үүнийг Дарума сан гэдэг. Дарума сан бол байнан дунаж нас барсан охины нэр юм. Түүнийг гаргаж ирэхийн тулд усанд ороод хүлээх хэрэгтэй. Үсээ угааж эхлэхдээ даалгаврыг гүйцэтгэж байхдаа нүдэ нээж болохгүй. Угаахдаа Дарума сан гэж дахин хэлээрэй. Та оюун ухаандаа цагаан хувцастай, урт хар үстэй охиныг харж эхэлнэ гэж ярьдаг. Гэхдээ нүдэ нээж болохгүй гэдгийг санаарай. Дараа нь Дарума санаас хэрхэн үгснийг нь асуув. Тэр үсээ угааж байхдаа халтарч унаж нүд тухай цоргон дээр зогсныг харах болно. Энэ үед нүдэ айнаад байнаас гарч биеэ арчаад унт. Дараагийн өдөр нь та хаас сагүй Дарума сангийн дүр зургийг харж эхлэх болно. Энэ нь хэсэг хугацаанд хөгжилтэй байж боловч түүнийг хэрхэн холдуулах вэ? Маш амархан. Танд зан үйлийг гүйцэтгэх 24 цаг байна. Эс тэгвээс Дарума сан таны зүүдэнд үрд мөхөд байх болно. Нойргүйдлээс болж галзуурах хүртэл. Дараагийн удаа та түүнийг харахдаа Кита гэж хашгирч гараараа завчих хөдөлгөөн хий. Энэ нь шившлэгийг дуусгах бөгөөд таны амьдрал хэвийн өөрчлөх болно. Анхааруулга. Үсээ угааж байхдаа байныхаа дунд зогсож болохгүй бөгөөд үсээ бүрэн угааж дуустал өгсийг давтгаа бүү зогсоо. Сүнснээс хол байхын тулд арга хэмжээ авахаа бүү мартаарай. Та нойтон үстэй хий үзэгдэл эмхтэй уснаас болж босхийг харж магадгүй. Эсвэл ямар нэгэн зүйл таныг барьж авахыг мэдэрч магадгүй. Бодит тохиолдсон түүх 1. 14 настай Лара охин өвлийн амралтаа шөнө ганцаараа өнгөрөөж шин тоглоом хайж интернетээр аялж байв. Нэгэн орой тэрээр усанд орох тоглоом гэдэг хачирхалтай, сорилттой санамсаргүй таарчээ. Дөрөв нь энгийн боловч аимшигтай байв. Өөрийн 3 цагт тэр хувцас тайлж, байнаа дүүргэж, гэрлээ унтрааж, цорог руугаа гарч үсээ угаах ёстой байв. Түүнийг ингэж байх үед нь байн дотор эмэгтэй хүний сүнсийг харна гэж хэлв. Сонирхолт авсан Лара үнийг туршиж үзэхээр шийдэв. Тэр өрөөгөө түгжиж байныг дүүргээд зааврыг дагав. Нүдэ айнахад хөлийн чимээ сонсогдож гинэт мөс шүүхэн байгааг мэдэрлээ. Тэр хариу үйлдэл үзүүлэхээс өмнө баруун нүд нь унжиж, цус алдаж, урагцсан хувцастай, нүүрэн гажигтай эмэгтэй байн дотор гарч ирэв. Лара хөдөлсөн ч тоглоом дуусаагүй мэдээд эргэж харалгүй гарч чадчихэ. Дараагийн өдөр нь Лара түүнийг аимшигтай оршгүй дагаж байгааг мэдэрлээ. Ээжтэйгээ дэлгүүр хэсэх зураа тэр эмэгтэйг дахин харав. Энэ удаа супермаркетын үүдэнд зүрхэн хурдам цохилж тэр даруй эмэгтэйн тасарсан толгойг барьж байгаагаа мэдэрсэн боловч ээж нь дуудахад тэр толгой алга болжээ. Лара хайсандаа тэр аимшигтай оршуугаас зовдгийг оролцсон боловч Дарума сан түүнийг хаасаагүй. Тэрш байтгаа машины харын толонд хүртэл дагаж байв. Тэр өөрийгөө гацсан мэт мэдэрч хаашаач явсан сүнс тэнд байсан бөгөөд мөч бүр ойртож байв. Цөхрөнгөө барсан Лара тоглоомыг дуусгахын тулд ёслолын өвсийг
хашгирч хэлсэн боловч хэтэрхий оройтсон байв. Тэр шөнө Лара байндаас ирэхэд сүнсний хүйтэн гар түүнийг атгаж байв. Тэр хашгирсан ч даруй насаны амьсгал боогдуулах инээд чихэнд нь суураад иж байв. Тэр усанд чивэхдээ тоглоомыг дуусгах гэж оролдох тухай сүүлчийн бодол нь байсан ч тэр чадсангүй. Маргааш өглөө Ларагийн цогцыг мөн л байнаас олсон бөгөөд даруй насаа түүний сүнсийг булаан авчээ. Ээж нь хожим Ларагийн өдрийн тэмдэглэлийг олсон бөгөөд тэнд чихүүц хүргэсэн мөч бүрийг бичсэн байв. Усанд орох тоглоом түүний амийг авч одсон тодорхой байсан бөгөөд хараал үргэлжилсээр байх болно. Япон охинд тохиолдсон түүх. Намайг үргэлж хэнийг нь дагаж байсан. Тэр үргэлж ойртож байгаа юм шиг санагдгийг би анзаарснаас хойш айж эхэлсэн. Тиймээс би мөрөн дээгүүрээ харахаа болсон. Түүний нэг нүд алга байсан. Гэмтлийн улмаас зулгаалгсан бололтой. Үс нь бараан өтгөн байсан. Үннийг мэдэх хүртлээр би хизээж аюулгүй байж чадахгүй гэж бодсон. Намайг өвчилж авсан төрсөн ээж маань 15 настайдаа намайг төрүүлж төрсний дараахан нас барсан. Өвчилж авсан эцэг эх маань надад ингэж хэлсэн. Хэрв тэр тэдэнд ирэхээ баталгаажуулаагүй бол намайг өвөө эмээ маань өсгөх байсан. Тэд амьд сэрүүн өөр мужид амьдарч байсан бололтой. Энэ үед би 18 настай байсан. 7 орчим настайдаа намайг дагаж бүх хий үзэгдэлтэй эмэгтэйн талаар эцэг эхтэй хэлэхээ байсан. Учир нь тэд надад ямар нэгэн зүйл буруу байна гэж бодож эхэлсэн. Би тэдэнд үүнийг цохиомол гэж итгүүлдэг байсан. Гэхдээ би тийм гэж гэдгийг нь мэдэж байсан. Тэр зүүдэнд минь намайг живүүлэх гэж байгаагаа надад шимнэв. Энэ аимшигтай хий үзэгдэл улам бүр мэдрэгдэж байсан тул надад хариулт хэрэгтэй байв. Би өргөж авсан эцэг эхтэй би өөрийн биологийн гэр бүлийн талаар илүү их мэдхийг хүсэж байгаагаа хэлсэн. Энэ нь тэдний баг зэргийг гомдоосон ч эцэст нь тэд ойлгоод намайг явуулсан. Тиймээс би хідэн хувцас баглаад төрсөн өдрөөс мөн хойш намайг хараагүй өвөө эмээтэйгээ уулзахаар тасалбар худалдаж авсан. Би тэдний өөдөнд очиход тэд намайг шууд таньсан. Би ээжтэйгээ дэндүү адилхан бололтой. Өвөө маань хөмсөг загд надаас тэгэхээр 18 жилийн дараа чамайг яг юу авч ирсэн юм бэ? Биднийг яаж олсон юм бэ гэж асуув. Би чамдаанаа тавиад би судалгаа хийж таны эзэмшдэг компаниг олоод эндээс эхэлтэйг нь тогтоолоо. Хэсэг хугацаас харцуулсан ч би хид хідэн дуудлага хийсэн минь энд байна. Надад чухал асуултууд байв. Би галзуу биш гэдгийг амлаж байна гэж хэлв. Тэд би рүүгээ харснаа над руу эргэж харав. Тэд айсан бололтой. Би юу асуух ёстойгоо мэдэж байгаа болов уу гэж гайхав. Чи түүнийг харж байна уу? Даруунасаа энэ мөн үү гэж имээвэлв. Би нэрийг нь мэдэхгүй байсан зөвшөөрөв. Би нэг нүдтэй эмэгтэй хүн намайг дагаж байна. Энэ ямар галзуу сонсогдож байгааг би мэдэж байна. Гэтэ тэр намайг санаж байгаа болохоор мөрдөж байсан. Тэр над руу ойртож байна. Тэр ээжийг минь харсан шиг намайг алахыг хүсэж байгаагаа надад хэлсэн. Ээж маань яаж өгсөн юм бэ гэж асуув. Ээжийг маань 15 настай байхад найзууд нь түүнийг усанд орох тоглоом гэдэг тоглоом тоглоход ятгсан бололтой. Энэ бол Японы хотын дамаг. Та түүнийг сонссноо? Ямар тач тэр жирэмсэн гэдгийг мэдээгүй. Гэвч тэр зориглож бүх найзуудтай эдгээр дамаг бүгд утгагүй гэдгийг батлах болно гэж хэлсэн. Тэр байн руу ороод өөр хүн болж гарч ирсэн. Жирэмсний туршид тэр аажмаар галзуурч байсан бөгөөд түүний хийсэн зүйл тус болсонгүй. Эцэг их нь түнд итгээгүй. Тэд даавар түнд нөлөөлж байна гэж бодсон. Тэр ээжийг минь ямар ч байсан дургуйтж байсан. Тэд түүнийг ирээдүгөө үгүй хийж байна гэж хэлсэн. Тиймээс тэд түүний гомдолд огт анхаарал хандуулаагүй. Тэдний бодлоор тэр өөрийг нь гэрээсээ хөөгөөгүй байгаа нь азтай гэж бодох ёстой байсан. Намайг төрүүлэхдээ тэр намайг сайхан хосуудад миний өргөж авсан эцэг эхэд төгсөв. Тэгэд тэр эцэг эхтэй
даруймаа сан түүнийг авах гэж байв. Тэр түүнийг живүүлнэ гэж хэлсэн. Тэд итгээгүй. Түүнийг нас бартал итгээгүй. Задлан шинжилгээгээр түүний уушиг усаар дүрсэн тогтоогдсон. Тэр хуурай эмнэлгийн орон дээр живсэн. Түүнээс хойш тэд айж эхэлсэн. Тэд энэ бүхнээс хол байхын тулд царай төрхөө өөрчилсөн. Гэсэн хэдий ч би сүнсийг тэдний амьдралд буцааж авчирсан. Тухайн үед би түүнийг эзэнд байсан тул намайг бас хараасан байх гэж бидэд өгөнсөн. Тэд надад чамдаанаа аваад гар гэж хэлсэн. Миний хянах боломжгүй зүйлийн төлөө намайг хөөж байсан. Ядчил би ганцаараа байгаагүй. Тэр амьтан надтай хамт байсан. Би түүний оршихуйг мэдэрч байсан. Гэхдээ надад тусалж байсан би хизээж эргэж хараагүй. Би эрсдлээ ашиглаагүй. Энэ үед тэр миний нүүрэн дээр муухай амьсгалахаар ойрхон байх байсан байх. Би хямдхан чочод бодолд бүртгүүлсэн. Тэгээд нэг өдрийн VIP-гийн төлбөрийг төлсөн. Энэ сүнсийг надаас салгах боломжтой аргыг интернетээс хайж байхдаа миний нүур улаасан байв. Веб сайтууд өөрөөр бичсэн байсан тул би тэдгээрийг унссан. Тэгэд бүгдийг нь туршиж үзэхээр шийдсэн. Би өөрийгөө бэлдээд мөрөн дээгүүрээ харлаа. Тэр тэнд байв. Би инээмсэглээд гараа өргөөд түүнийг тасалж хаях гэж байгаагаа хэлв. Түүнээс царайны хувирал өөрчлөгдөв. Тэр миний юу хийхээр оролдож байгааг ойлгосон байх. Миний харж чадахгүй газар нуугдахаар оролдов. Тэр үүнийг хийсээр байв. Өдөр бараг дуусаж тэр ордлого бүрээрээ ойртож байна. Би байныг усаар дүүргэсэн. Би татгаш орж түүнийг хүлээх болно. Тэр миний амийг дуусгахаар хангалттай ойртохоос өмнө надад сүүлчийн боломж байгаа гэж бодож байна. Тиймээс хамгийн сайн зүйл бол түүний өгсөн газар зан үйл хийх явдал байх. Та санал нийлж байна уу? 7 дахь тоглоом. Дөрвөн булангийн тоглоом. Японд энэ тоглоомыг Square эсвэл Corner Game гэж нэрлэдэг. Ба орчин үеийн Японы ам дамжин яригддаг домгийн нэг хэсэг юм. Хамгийн сонирхолтой нь анх хизээ яаж үүсэн тодорхой биш. Гэхдээ Японд тархсан хамгийн алдартай домг нь ууланд болсон аимшигтэй түүхтэй холбоотой. Ууланд болсон 5 хүний домог. Нэгэн удаа 5 уулчин цаас дууланд авирч яваад өчтдөө шуурганд өртсөн гэдэг. Тэдний нэгэн замдаа нас барчихсан байна. Амьд үлдсэн 4 нь нас барсан найзаа орхиж явж чадахгүй учраас зогцыг нь авч явж байгаад жижигхэн овоо хоолж оржээ. Овооход ороход маш хүйтэн түлээ байхгүй. Хэрвээ унтвал бүгд осгож өгөх аюултай байв. Тэгээд тэд сэрүүн байхын тулд 4 булан тойрон алхдаг тоглоом зохиосон гэдэг. 4 хүн овоохоны 4 буланд зогсно. Нэг нь дараагийн буланд руу алхаж очиод мөрөн дээр нь хүрнэ. Тэр хүн дараагийн буланд руу явна. Ингэж тасралтгүй хөдөлдөг. Ингэж тогсноор тэд унтахгүй байх, биеэ хөдөлгөж дулаацах, мөн айцаа дарах зорилготой байжээ. Гэтэл хэсэг хугацааны дараа тэд 5 хүний хөлийн чимээг сонсож байгааг анзаарсан байна. Тэр үед нас барсан 5 дахь хуульчны сүнс тоглоомонд орж ирсэн гэж домогт өгүүлдэг. Энэхүү тоглоомыг тоглох заавар нь 4 тоглогч өрөөний 4 булан хан руу харан зогсно. Эхний хүн өөр буланд руу алхаж хин нэгний мөрөн дээр 2 удаа тогшдог. Дараа нь тогссон хүн өөр булан руу алхдаг. Хин нэгэн хоосон буланд хүрэхэд чангаар ханиалгах ёстой. Энэ үйл явцаар үргэлжилдэг. Бодит тохиолдсон түүх. 4 оюутан шөнө дотор байрандаа тоглож байв. Тэд ихэндээ зүгээр л нэгнийгээ айлах гэж тоглож байлаа. Тоглоом эхлээд 10 минут болоход бүгд өөр буланд байсан мөртлөө коридорт хөлийн чимээ сонсогдож эхэлжээ. Тэр үед нэг нь миний ард хүн алхаад байна гэж хэлсэн байна. Бүгд хашгиралдан айсандаа гэрлээ асаатал өрөөнд дөрвөлэл байв. Тэд тоглоомоо зогсоож бүгд унтах гээд хэвцэн боловч хаалга тогших, хүн юм шивнэх, амьсгалж байгаа чимээ сонсогдож тэдний хинэнч унтаж чадаагүй байна.
Reddit-ээр хамгийн их хандлт авсан түүх. 5 хүүхэд ханхуу агуулгад тоглож байлаа. Тоглоомын дүрмээр бол хоосон болонд очвол чимээгүй байх ёстой. Гэтэл нэг охин болонд очиход энд байна гэх маш намуухан хоолой сонссон гэдэг. Охин хинбэ гэж асуусан ч хинч хариулсангүй. Учир нь бусад 4 хүүхэд хөдөлгөөнгүй буландаа зогсож байж. Дараа нь тэд тоолоход өрөөнд 5 биш 6 хүн байсан юм шиг санагдсан гэж бичжээ. Зураг дээрх хүн. Нэг хэсэг залуус тоглоом тогсныхаа дараа дурсгал болгон зураг авсан байна. Маргааш нь зургийг харахад ханхуу болонд нүүр нь харагдахгүй хит өндөр хүн шиг дүрс үлдсэн байжээ. Нэрээ хэлсэн хүн. Солонгост хамгийн их хандлт авсан энэ түүхэн тоглоомын үеэр нэг болонд очиход би энд байна гэхийн оронд өөрийн нэрийг хэлсэн гэдэг. Гэхдээ хамгийн амар нь тэр хэлсэн нэр нь тоглож байсан хинээч нэр биш байв. Тоглоомоо дуусгаад тэд нэрийг интернетээр хайж үзэхэд тухайн байранд амиа орлсон хүний нэр байжээ. 8 дахь тоглоом Цуст Мэри. Цуст Мэри ойн гүнд жижигхэн цусламгийн байшинд амьдардаг байсан бөгөөд урамлын гаралтай юм зарж амжиргаагаа залгуулдаг байв. Ойролцоо хотод амьдардаг хүмүүс түүнийг Цуст Мэри гэж дууддаг байсан бөгөөд түүнийг шулам гэж ярьдаг байв. Ууртаа шулам хөршүүдтэй ямар нэгэн аимшигтай зүйл хийж магадгүй гэж айсандаа хинч шулмын гэрт ойртдаггүй байв. Тосгоны бяцхан охид нэг нэгээрээ алга болж эхлэв. Тэдний хаашаа явсныг хинч олж чадсангүй. Уу гашууд авсан гэр бүлүүд аймаг орон нутгийн барилга байгууламж бүх байшин амбарын нэгжин үтсэн боловч алга болсон охидын уул мөр байсангүй. Хит хитэн зоригтой хүмүүс шулам охидыг авсан хэсгийг харахаар Цуст Мэригийн ойд байрлах гэрт нь оцсон боловч тэр алга болсон охидын талаар юу ч мэдэхгүй гэдгээ өгөөсгөв. Гэсэн хэдий ч түүний ядарсан төрх өөрчлөгдсөнийг анзаарсан. Тэр илүү залуу, илүү дур булаам харагдаж байв. Хөшөөтөн шижиглэж байсан ч шулам хүүхдүүдийг нь авсан гэх баталгаа олж чадсангүй. Нэгэн шөнө термийн охин орноосоо босоод гадагш алхаж өөр хинч сонсож чадахгүй ич хэдийн дуу чимээг дагаж эхлэв. Термийн эхнэрийн шүдэ өвдөж галтгоондоо суугаад шүдээ урамлын гаралтай имээр эмчиж байтал охин нь гэрээсээ гарав. Тэр нөхрөө дуудаад охиныг дагаан хаалгаар гарав. Термийн эзэн унтлагын цамцтайгаа гүйж ирэв. Тэд хамтдаа охиныг барихыг оролдсон боловч охин тэднээс мөн хотоос холцоор байв. Тэрэмчин болон түүний эхнэрийн цөхрөнгөө барсан хашгиран хөршүүдээ сэрэв. Тэд сандарсан хосуудад туслахаар ирэв. Гинэд хурц нүдтэй фермер хашгирч ойн зах руу хачин гэрэл рүү заав. Хотынхон түүнийг даган талбай руу гарч Цуст Мэрийг том царс модны дэргэд зогсоод тэрэмчний байшин руу чиглэсэн шидэт саваа байрсан байхыг харав. Тэр тэрэмчний охинд муу ёрын шившилгээ үлдэхдээ юр бусын гэрэл гэлэлцэж байв. Хотынхон буу хутгаа шүүрч аваад шулам руу гүйв. Тэр уймэныг сонсоод Цуст Мэрийг шившилгээ тасалж ой руу цогтов. Алсын хараатай фермер шулам охиных нь араас хөөж магадгүй гэж бууга мөнгөн сумаар цэнгэлсэн байв. Одоо тэр анилж түүн рүү бууджээ. Сум Цуст Мэригийн ташаанд онож тэр газарт онов. Ууртай хотынхон түүн рүү өсрөн очиж талбай руу аваачин. Тэнд асар том түүдэг гал асааж түүнийг газны гал дээр шатаажээ. Цуст Мэри шатаж байхдаа тосгоных руу хараад урсгав. Хэрэв хин нэгэн түүний нэрийг толны өмнө чангаар дурдвал тэр аимшиг төглийнхээ төлөө тэднээс өвшөө авахар сүнсээ илгээх болно. Түүний нас барсны дараа тосгоныхон ойн байшинд очиж хорон сараас шулмын хөнөөсөн бяцхан огтгийн тэмдэггүй бушийг олов. Шулам тэдний цусаар дахин залуучсан байв. Тэр өдрөөс өнөө хүртэл харанхуй өрөөнд толны өмнө Цуст Мэригийн нэрийг 3 удаа дуудсан тэнэг хүн шулмын өвшөө авах сүнсийг дуудах болно. Тэр тэдний биеийн хэсэг хэсгээр нь урж зэрэмдэгсэн биеэс нь сүнсийг нь сугалж авна гэж ярьдаг. Эдгээр азгүй хүмүүсийн сүнс цус
Мэри нэгэн цагт шатсан шиг даршлан шатаж толинд үрд гацах болно. Хэрхэн тоглох вэ? Угаалгын өрөөнд ганцаараа орж гэрлээ унтраагаад эсвэл бүдэг орчин бүрдүүлж толны өмнө нэг эсвэл хоёр лаас агаад нүдээ анаад цуст Мэри гэж 3 удаа хэлнэ. Бодит тохиолдсон түүхүүд. Би бага сургуульд байхдаа угаалгын өрөөнд ороод бүх өрөөг шалгаж тоглон ярилцаж байгаа 2 найзыгаа харсан. Би тэднээс юу хийж байгааг нь асуусан. Цуст Мэри тоглох гэж байгаа гэсэн. Саяхан энэ тоглоомын талаар сонссон бөгөөд сониучрахын би үлдэж харж болох эсгийг асуухад тэд зөвшөөрсөн. Тэд хаалгаа хаагаад гэрлээ унтраагаад тол руу гарч нэрийг нь 7 удаа тавтан хэлв. Бид хамгийн арын болонд байрлах нойлын хаалганы чимээ рүү эргэж харав. Энэ чимээ ер бусын ойлгомжгүй байдлаар чичирч хөдөлж байв. Угаалгын өрөөний хаалга шиг нээдэж хаагдахгүй байв. Дээрээс доош хурдан урагш хойш. Хаалганы хажуугийн хөндлөвчөөр би хар үстэй, урт бараан, улаан өнгийн даашинжтай эмэгтэйг харсан. Миний өвдөг чичирч байлаа. Үнэн дээр цаг хугацаа удаашрсан мэт санагдаж, бид бүгд үрд мөнхөд хөлдөж, энэ аимшигт үзэгдлийг хараад гайхширч байхад хэн нэгэн хашгирч цаг хугацаа бидэн дээр иргэн иртэл бид бүгд газар дээрээ хөссөн байв. Бид бүгд угаалгын өрөөнөөс гүйн гарч амьсгаагаа дарахаар зогсож, дараа нь харсан зүйлийнхээ талаар ярьж эхлэв. Зарим хажуугаар өнгөрч буй сурагчид сонсохоор зогсож, итгэж ядан айж байв. Ойролцоох багш биднийг тайвшруулах хэрэгтэй болсон. Тэр үнийг утгагүй зүйл гэж хэлв. Тэр биднийг бүгдийг нь татгшоо буцан орж, тэнд юу ч байхгүй гэдгийг нотлохыг шаардсан. Зарим нь татгалзаж, харин зарим нь зөвшөөрсөн. Хамт тавсан хүмүүс анхны бүлэг болон хэдэн шинээр ирсэн хүмүүс болгоомжтойгоор буцаж орлоо. Багш бүх лангууны хаалгыг онгойлгож эхлэв. Хоосон. Тэнд хинч байсангүй. Магадгүй өөр нэг сурагч энэ бүхэнд оролцсон байх. Эсвэл угаалгын өрөөнд төлөвөг санамсаргүй сонсоод бидний санаатаагаар айлгаад бидний дараа гүйж гарсан байх гэж тэр хэлв. Бид түнд өөр хинч нойлын өрөөнд дотор байх боломжгүй гэж хэлэх хэрэгтэй болсон. Бүгдийг өртлөнс шалгасан байсан. Бид гүйж гараад орох гар хаалганы гадаа зогсож байсан гэж хэлсэн. Тиймээс бидний хажуугаар хинч гарч чадахгүй. Багш үлдсэн хугацаанд хинч тэр угаалгын өрөөнд орж болохгүй. Энэ тоглоомыг ахин тоглож байгаад баригдсан хүн бүр тэрч байтугай цуст Мэри гэдэг нэрийг сонссон хүнч асуудалд орно гэж хэлсэн. Энэ тоглоомыг сургууль даяар хоригдсон. Хаалга. Ялангуяа даашинж бол миний санаж байгаа төр зураг. Нас сахих тусам энэ нь өмнөд зууны үед өмсдөг байсан даашинзыг санагдуулдаг болсон. Басан бодит түүх 2. Би ахлах сургуульд орох хүртлээр цуст Мэригийн талаар огт сонсож байгаагүй. Учир нь би юр бусын зүйлд дуртайч энэ нь утгагүй зүйл юм шиг. Тиймээс найз маань надад энэ тухай ярих хүртэл би үүнд нэг их анхаарал хандуулдаггүй байсан юм шиг санагддаг. Би түүний түүхийг санахгүй байна. Гэхдээ энэ намайг хангалттай сонирхолтой болгосон тул туршиж үзхийг оролдсон. Гэртээ ирээд би угаалгын өрөөнд орж цуст Мэрийг 2 удаа хэлээд гизэнд минь том нэмэр ирвэхий цохих шиг болов. Ийм тэнэг зүйл сандарч байгаадаа инээгээд оройн цагаа өнгөрөв. Оройн хоолны дараа шүршүүрд орохоор явхдаа тоглоом шоглоом болгон толинд харж 3 дахь удаага хэлгээр шидээ шүршүүрд орлоо. Хэсэг хугацааны дараа гэрэл унтурч шүршүүрийн хөшиг шалан дээр онов. Би айж шууд л хаалгаар гарч гүйлээ. Ээж маань намайг буцаад татгаж чирхээр араас минь гүй. Би түүнд юу босныг хэлхийг хүсээгүй. Тэр үхэгсэд эсвэл сүнснүүдийг өрөхгүй байх гэх мэт зүйлсийг маш нууцтай хүлээн авч үздэг бөгөөд бид хоёр хоёуланд нь тохиолдсон туршлага байсан тул намайг алах болно гэдгийг мэдэж байсан. Гэвч бид угаалгын өрөө рүү орсон. Гэрэл хасаалттай. Шүршүүрийн хөшиг шалан дээр байсан ч тэр намайг угаалгын өрөөнөөс гүйж гарахдаа шүршүүрийн саваг хугалсан гэж бодсон. Гэхдээ энэ үнэндээ цуст Мэри байсан байх гэж би бодохгүй байна.
Энэ нь ямар нэгэн сүнс миний холбоо барих хүслийг далимдуулчихсан юм шиг санагдаж байна. Энэ бол миний иймэрхүү зүйл хийхийг оролцсон анхны бөгөөд хамгийн сүүлийн удаа байсан юм. Үүний дараа өөр юу ч болоогүй. Зүгээр л миний хийдэг эрдэнэ зүйлс байсан. Бодит тохиолдсон түүх 3. Би найзтайгаа ганцхан удаа л үүнийг туршиж үзсэн. Бид 15 орчим настай байсан. Бид алдартай хуучин бааранд байсан бөгөөд найзын маань аав, эгч хоёр тайзан дээр дуулж байлаа. Найз бид хоёр баарны ард олсоор холбогдсон шат байгааг харсан. Бид уйлдсан туйлд тийшээ сэмхэн гарч эргэн тойрноо харахаар шийдсэн. Тэнд бидний олсон зүс жаахан урам хугамар байсан. Энэ бол зүгээр л ашиглаагүй өөр нэг баар байсан. Ариг согтууруулах ундаач байгаагүй. Эцэст нь агуулгаас өөр зүйлд ашиглах бодлого байсан бололтой. Харанхуй байсан ч тэр шөнө сар бүтэн байсан байх. Учир нь шөнийн тэнгэр цонхоор хангалттай гэрэл тусгаж өрөөнд байгаа бүх зүйл хаана байгааг, юу байгааг харахаар хангалттай гэрэлтэй байсан ч аимшигтай харанхуй хэвээр байв. Найз маань баарны ард байдаг том толийг харсан. Тэр маш их догдолж цус мэрийг тоглохыг санал болгов. Би сандарч байсан ч зөвшөөрөв. Толь руу хараад бид цус мэри гэж удаанаар дахин хэлж эхлэв. Маш харанхуй байсан тул бид зөвхөн сүүдэр шиг харагдаж байв. Гэтэ би бараг л өөрийнхөө царайг харж байсан ч миний царай энгийн харагдахгүй байсан гэдгийг тангарлаж байна. Бид цуст мэри гэж дуусаар байтал минийх биш царай улам тодорч чөтгөр шиг аимшигтай харагдаж байв. Би болохыг хүссэн ч найз маань үргэлжлүүлэхийг шаардсан. Тэгэд би цааш үргэлжлүүлэхэд өөрөө бүр чанахуй болж бидний хооронд хүний дүрс хэлбэртэй дүрс аажмаар хэлбэржиж байгааг би харсан бөгөөд урт үстэй гойлог биетэй эмэгтэй харагдаж байв. Бид хоёул түүнийг хараад айсандаа хашгирав. Бид шатаар маш хурдан болсон. Ямар ч тач энэ бол үнэхээр хачин туршлага байлаа. Бодит тохиолдсон түүх 4. Энэ түүхийг ярьсны төлөө хүмүүс намайг галзуу гэж дууддаг байсан. Бөгөөд бичгэд хэцүү байгаа ч хэллээ. 13 настай байхдаа би найзуудтайгаа найзынхаа төрсөн өдрийн үдэшлэг дээр тоглосон. Бид бүх зүйлийг зөв хийсэн. Угаалгын өрөөнд нэглээ асаалтаагаас бусд нь бүрэн харанхуй байсан бөгөөд бид түүний нэрийг олон удаа давтаж яснаа санаж байв. Толинд камерын гэрэл шиг харагдах улаан цэг хараад бүгд цогссон. Дараа нь харанхуй болж томорч хэлсэн. Бид бүгд цочирдсан байсан. Учир нь хинч юу ч хэлээгүй. Бүгд толь руу ширтэж байсан тул энэ бүхэн хурдан болсон. Толины голд нэлээд том болсны дараа түүнээс маш цайвар гар гарч ирэн бид бүгд хашгирч ямар нэгэн шалтгаанаар гацсан мэт санагдсан. Хаалгын онгойлоход 30 секунд зарцуулсан. Оролцоогүй найзууд маань бидний бүх хүмүүс маш богино байгааг харах хүртэл бидэнд итгээгүй ч миний гар бүхэлдээ маажуулсан байсан. Хажуу зогсож байсан маань найзын маань нуруунд дээр шарах байсан тул бид хоёулаа цусаалдаж байсан. Маажуулсан хэшгүүд шатаж байгаа юм шиг мэдрэгдэж байсан. Тагд хизээч юм зүйл туршиж үзээгүй. Эдгээр тоглоомыг туршиж үзэх хэрэгтэй юу? Аимшигын сорилтууд болон сүнстэй зан үйлээр дүүрэн эдгээр тоглоомуудыг хизээч хөнгөнөөр хүлээн авч болохгүй. Эдгээр нь гал төмөр, живэх, унах зэрэг бодит бие махбодын эрсдэл учруулдагч тоглоом дуусны дараа удаан хугацаанд үргэлжилдэг сэтгэл зүйн гэмтэл учруулах боломжтой. Айдас, үл мэдэгдэх зүйл, ер бусын сэтгэл хөдлөл нь бидний тасдаг зүйл мөн боловч хизээч турших ёсгүй зүйлс гэж байдаг.